Энэ анги дээр Кэсигийн бага насыг харуулж байгаагаар эхэлнэ. Түүний аав нь царайлаг залуу байсан ба олон эмэгтэйчүүдийг өөртөө татдаг нэгэн байв. Кэси том болох тусам түүн дандаа ирчүүдийн амтлага өөр болж эхлэв. Энэ нь түүнд их таалагддаггүй байв. Ээж нь алкоголд хэд их дурлах болсон тэдний гэр бүлд асуудал үүсгдэг байв. Ялангуяа аавд нь их таалагддаггүй байв. Тиймээс хэрүүл маргаан тасархаа болжээ. Үүнээс болж хоёр тишээгээ болно. Кэси ээж болон дүүгийн хамтаар амьдарч аав нь тэр гурыг орхин явсан байна. Нэг өдөр Кэсигийн аав нь маш том осолд орж дахиж алхах үгүй нь мэдэгдэхгүй болжээ. Тэгээд сар гарan холбож өмөөгүй байсан аав нь гинт нэг өрөө Кэсиг гараж онгоолохыг гуйна. Царайнаас нь харваас хар төмхөнд орсон байх нь нээлт. Ээжтэй битгий хэлээрэй гэж хэлснээ зарж болох өнтэй зүйлсийг нь аваад явна. Тэр өдрөөс хойш Кэси аавыгаа хараагүй юмсанжээ. Одоо ерөө шилжихдээ Кэси маань жимсэн болсон байна. Харин Рүй өдөржин реалити шоу үзэж байх үеэр хэвлийн хаваар нь хүчтэй өвднө. Одоо хугацаанд эмийн нөлөөнд байснаас болж элэг бөөр нь өрөвсөн бололтой. Өвдөлтнөөсөө болоод халуурч дээр нэмээд биеийн их сулцсан байна. Жулс халууны паринаас хойш 7 хоног хичээлдээ явсангүй. Сэтгэлээр унан орноосоо ч босгоо болж. Үүнд нь санаа зовсон Рүй өөрийгөө мөрдөж болсон мэдэр төсөөлж хэргийн занглааг болохоор шийднэ. Тэр энэ бүхэнд нийтийг ямар нэгэн байдлаар холбоо хамааралтай гэж сэжиглэж байдаг. Учир нь Жулсын харьцаж байсан залууг Тайлер гэдэг байсан бол саяхан мэдээгийн хэрэгт баригдсан залууг бас Тайлер гэдэг байсан. Мөн тэр хэрэгт нь Жулс гэрчээр оролцсон гээд цаанаа нэг нууц шалтгаантай. Тэр бүхэн нийтдээ холбоотой гэж бодож байдаг бөгөөд гол нь Жулс энэ талаар юу ч ярихгүй байгаа нь Рүүгийн хардлагыг улам нэмнэ. Кэси карнавал дээр өөр залуутай өнсөлдсөн тухайга макет хэлэх талаар найзуудаа хэлгээд тэд бүгд эсрэг үүснэ. Энэ нь хуурсантай ямар ч ялгаагүй учраас юу ч хэлэхгүй байх талаар Мэди түнд зөвлөнө. Энэ үед Рүүгийн бөөр нь шээсээ хитих твцснээс болж маш өвчтэй өвдөнө. Ингэж яхаар эмчил үзүүлж ичтэй. Арай гэж басан юм идэхээр галтгоонд орно. Тэгээд юма бэлтэж байтал ээжийнхэн найз залуу түүний хувийн амьдралд хит орон дургууг нь хүргэв. Рүй Фэзинд очин Нэтиг Жулс ямар нэгэн муузал хийж байгааг хэлээд чамд буу байгаа өстэй. Түүнийг жоохон айлгаад өгөөч хэмээн гуйна. Яг ингэж ярьж байгаа үед нь Фэзи утас дуурч гадаа нийтлэгч нэрсэн байгааг хэлв. Фэзи гарсайгаар эмиг хин юмнууд хай унтаач илэрнэ. Энэ удаад мас майр их юм авчирсан байв. Фэзи нэрээ их өнө гэхэд тэр би чанс гуйгаагүй чи зүгээр зар заяа гин. Энэ хооронд Рүй тэдний хаас гарч амжив. Энэ Жул сэтгэл санаагаа дэрдүүлэхээр найзтайгаа уулзахаар хуучин хот руугаа явна. Найзтайгаа уулзсан тэрвэрлдэж замдаа Рүүгийн талаар яриад амжив. Дэдинд очиод өрөөний хамтрагчтай танилцав. Нөгөөх нь бас харц шидэстэй. Кэси макет жирмээ болсноо хэлэхэд одоо намайг аав ээж дээр нэмээд коуч алын штэ. За жиж гэд яста тэрэгтнэ. Энэ үед Нэйт Фэзээс юм авахаар дэлгүүр дээр нэрх үед Фэз өшөө чамайг Рүй болон түүний найзыг 50 орохыг хүсэж байна гэхэд Нэйт үгүй бол чи яг яаж чадах юм гээд иннэ. Тэр үед нь Фэз чамаа ална гэд шийдэн гийлэх болно. Рүүгийн бие нь өвдсөөр л улам дордоод байднаас. Жулс шинэ олон хуучин найзуудтайгаа хамт гадаан тавирснаа найт клуб орноо. Бүжиглэж явахдаа шинэ найзтайгаа их л дотнд байгаа болтой харагдана. Рүүгийн мэдэрч байгаа өвдөлт нь Жулсын жаргалын эсрэг байгаа мэт. Жулс хай байгаагаасаа болоод тэнд нээд ирсэн байна гэж хээ юм харна. Тэгээд түүнтэй нүүр тулаан яах гэж ирснийг нь асуухад чи л намайг энд ир гэж дуудсан шүү дээ гэж хариулна. Яг үнэндээ масуурснаасаа болоод саяхан танилцсан найзыгаа Нэйт байна гэж бодон андуурсан байв. Яг энэ үед нь бодит Нэйт цагдаа руу залгаж Фэзиг гүрж идэг. Фэзи зайсандаа цагдаад гүрж байгаа юм л да. Ирүүл болсон Жулс хоосон энергийн дунд ганцаар л мэдрэх болно. Фэзинд Гастанаар ирсэн хаалгыг нь балбаж байв. Ааш тэр хоёр хамаг хурдаараа л байдаг бүх юм найл руу аль болох хурдан урсах гэж оролдож байлаа. Баригдвал жинхэнэ жиж шүү дээ. Жулс Рүйлүү би ч маш их санаж байна гэж хвчиж байгаа. Энэ ангимаар нүрээд дуслаа. Дараагийн ангаар дахин уулзтлаа. Түр бай.